Сайн байна уу? Авокадотой талах подкастыг сонсож байгаа танд баярлалаа. Намайг Ирина гэдэг. Харин намайг Даваахүү. За бид хоёр уг нь бол аз жаргалын эрэлт гээд цоврал яриануудыг хийж байгаа. Гэхдээ өнөөдрийн дугаараар дэлхийд дахинд үсээд байгаа нөхцөл байдал, энэ коронавирус гээд нэг зүйл гарчлаа. Энэтэй холбоотой сандралдах, твдэх те энэ юу нь юу болох гэдэг нь санаа зовох зүйл их байгаа учраас яавал сайхан тайван байж энэ нөхцөл байдлыг бүгдээрээ давж туулж гарах вэ гэдэг талаар ярилцъя гэж бодлоо. Тэгээд хамгийн гол нь стрессгүй сайхан тайван байх чинь бас дархлааг дэмждэг нэг үзүүлэлт гэдэг байгаа шүү дээ. Тий. Та бүхний хитэртэй тэргүй сэтгэл санаа чинь тавгүй ахад тэрэн дээр чи ахиж ингээд улам их санаа зовох байдлыг үүсгэмээргүй байна. Гиснээс маска зүгээд ярьж байгаа болохоор миний хоолой ердөөсөө өөр сонсогчж магадгүй шүү. Ер нь бол эрүүл мэндийн яамнаас өгж байгаа зөвлөмж, өдөр болгон гаргаж байгаа мэдээллүүдийг нь тогтмол үзэж байгаа. Тэрийг нь аль болохоор бас мөрдөөд явж байгаа. Харин тий хувь хүн болго угаасаа тэр зөвлөмжийг биелүүлэхэд бол энэ асуудлыг нэг тийм хүндрэл бэрхшээлтэй биш амархан даван туулах боломжтой гэдгийг бол байнга зөвлөж хэлж байгаа. Тийм болохоор бүгдээрээ сайхан маска зүгээд гараа сайн 2 цаг тутамд ариутгаад тэгээ орчноо сайхан ариутгаарай. Entrepreneur сэтгүүлд нийтлэгдсэн төгшөөртэй үед сэтгэл тайван байх 8 зөвлөгөө гэсэн энэ нэг нийтлэлийг чиглэл болгож яриа гэж бодлоо. Тэгээд энэ нийтлэл маань юу гэж хэлж байна вэ гэхээр ямар нэгэн одоо хүнд нөхцөл байдал эсвэл төгшөөр бий болоход стресс тэгээд сэтгэлийн төгшөөр маань өөрөө хүний сэтгэл санаанд сэтгэн бодох чадварт маш муугаар нөлөөлдөг. Тэгээд удаан үргэлжлэх юм бол эрүүл мэндэд муу саяны даахуугийн хэлдэг шиг дархлаанд хүртэл муу гэдгийг онцолж байгаа юм. Хамгийн ихний зөвлөгөөнөөс нь эхлэх үү. За тий. За нэгдүгээр slow down буюу энэ маань бит хоёр юу гэж ойлгож байгаа вэ гэхээр яарвал даарнаа. Тийм болохоор ямарваа нэгэн шийдвэрийг яарж одоо дороо реакцлж шийдвэр гаргахгүйгээр хүлээцтэй тийм бүгднгийн уншаад сонсоод тэрэн дээрээс дүн шинжилгээ хийж агаад тэгээд яг том шийдвэрүүдээ гаргах хэрэгтэй байна тий. Тэгэхээр төвчээртэй бай. Тэгээд найдвартай их өвсрөөс аль болох их мэдээллийг олж ав. Зөв мэдээллийг. Тийм. Бас нэг ингэж байгаа хгүй. За одоогоос жилийн дараа гэхэд одоо миний надад тулаад байгаа энэ асуудал ер нь чухал байх болов уу? Асуудал мөн байх уу? Асуудал байх уу гэдгийг бодож агаад тэгээд нөхцөл байдалтай таарсан шийдвэрийг гаргаа. Аль болохоор өөрийгөө одоо алсаас бодож агаад одоо дунд нь ороод ингээд ямарваа нэг юмд сандарч твдэдгүйгээд байх биш. Төр зуртаа хайр цэгний гадна талаас өөрийгөө харах хэрэгтэй байна. Гадна талд гарч агаад нөхцөл байдалд дүн шинжилгээ хий. Тэгээд хамгийн гол нь тайван төвчээртэй бай гэж. За одоо хоёул тэгвэл энийг чинь юун дээр саяны болсон үйл явдлууд дээр нэг бодож үзэх үү? За тэгээ. Тэгэхээр одоо ингээд за ийм вирус бол урт хуршид маань ингээ гараад ирчихжээ. Ийм тэдэн тооны хүмүүс ингээд өртөөд за тийм хүмүүс ингээд нас орлаа эднэр гэдэг ингээ мэдээлэл авлаа гэхэд яах ёстой гэсэн үг үү? Нэгдүгээрт ямар ч байсан тэр нөгөө найдвартай их сурвалжуудаас буюу одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага, манай Монголынхон эрүүл мэндийн яам эднэрээс өгж байгаа зөвлөмжүүдийг гаргаж байгаа мэдээлэл мэдээллүүдийг нь хамгийн түрүүнд яг тэр их сурвалжуудаас ав те найдвартай их сурвалжаас тэгээд тогтмол тэр мэдээллүүдийг нь харж яв. Энэ улсууд ч мэрэгжлийн хүмүүс шүү дээ те. Ард иргэдэд бол нөхцөл байдалд ямар одоо байдлаар хандах вэ гэдгийг зөвлөөд яваад байгаа. Жишээлх юм бол би эрүүл мэндийнхаа яамны өгсөн зөвлөмжийн дагуу маска зүгээд гараа хариуцгаад явж байгаа те. Тийм энэ байдлаар хандах нь зөв юм болоо гэж бодож байна. Тэрнээс биш за одоо энэ юу болчихваа гэж сандар твдэл гурилгуудаа цамглуулаад гөхгүй тийм ээ. Харин тий яг би нэг энэ үйл явдал болж байхад бас ингээ хүн болго ингээ тим юм хийхэр чинь жоохон ирүүлэр яг одоо чиний яг зөвлөд байгаа шиг сэтгэдэггүй юм билээ шүү дээ. Яг дунд нь ороо гүөх гээд байгаа байхгүй юу? Ер нь бол тийм. За яа будаа авах ёстой ч юм болоо, тэг гурилаа авах ёстой ч юм болоо гэл тий. Тэгснээ за өмнө нь бас ийм үйл явдлууд болж исэн тий SARS 2003 тий за MERS бол биднэрт нэг мэдэгдэж байгаагүй өнгөрчих шиг болсон. За SARS бол бас л нэлийн ойрхон болоод бас нэлийн сандарч исэн шүү дээ. Тий.
Тэгээ тэр үеэр яалаа гэдгээ нэг бодож үзэл те. Ямар ч гэсэн маск ол зүүж исэн гэд. Тэгээд яхааргүй дэлгүүрүүдээр бол хүмүүс зөндөө их гурил будаа аваад яваадсэн. Сүмөртлөө маска зүгөөгүйсэн хүүхдүүд нэрээ дагуулад. Тэгээ тэр бол бас айгу буруу үйл явдал болоод байна даа л гэж анзаарч харж байсан. Тий хүүхдүүд бол гэртээ үлдээ, бүгд маска зүү, ариутгалаа хий, тэ гэдэг юм зөвлөмжүүд өгчээсэн. За хоёрдугаарт болохоор эерэг бай гэж байна. Одоо ямарваа нэгэн одоо стресстэй нөхцөл байдал үүслэе гэж бодоход хүний бодол санаа бол ингээд 7 шидийн юм бодоод айгүй бол байж болох хамгийн одоо сөрөг нөхцөл байдлыг төсөөлөн бодоод тэрэндээ өөрөө стресстэд ургуулж бодоод тэрэндээ улам сандраад байдаг. Тэгэхээр тайван байхын тулд иймэрхүү дэмий бодлоод орж ирж байгаагаа аль болохоор анзаараад хоёлаа нөгөө mindfulness-ийн тухай ярьж байхад өөрийнхөө бодлыг анзаарч гэж ярьсан шүү дээ. Яг тэр зарчмаар эрэгтэй эрэггүй дэмий юм бодож гэнэ үгүй юу гэдгийг мэдрээд тэрний оронд эерэг зүйл рүү анхаарлаа хандуулаа гэдэг чинь. За энийг болохоор даахаа амьдрал дээр яаж хэрэгжүүлэхээр байна. Одоогийн нөхцөл байдалд. Тэр чи одоо бараг л өөдрөг сөрөг үзэл бодолтой гэдэгтэл бараг адилхан санагдаж шүү дээ, тий? Энэ бол онцгой тохиолдол шүү дээ, тийм ээ. Яг одоо айгу стресстэй үедээ хүмүүс бол нөгөө хэдийгээр сөрөг юм бодох гэж үлсэн юм бодох гэдэг. Тийм яалаар эргэн тойрны чинь бүх мэдээлэл ийм байгаад тий. Тэгээ ялангуяа яг энэ дээр бол хүмүүсийг илүү ийм сөрөг тал руу юм бодуулах чиглэлийн үйл ажиллагаанууд гэдэг юм уу баг тий. Юм дээр айгүйх явж исэн шүү дээ. Сошиал дээр хэрвээ чи анзаарсан бол яг хүмүүс маскгүй болж исэн. Тэгээд хаас айгуу яваад очиод ингээ маск авъя гэхээр маск зарж байгаа газар олдохгүйсэн байхгүй юу? Яг тэр нэг зарлсны чинь дараах оройн вэ нүү да. Тэгсэн чинь тэр хүмүүст олдохгүй байгаа юмн дээр сошиал дээр пэйж хөгжүүлэлт хийдэг хүмүүс худлаасаа маск зарна гэд. Тэгээ энэ маск зарна гэж байгаа юмыг лайк шеэр хийгээд. Тэг амар хямдхан үнэтэй тэр маск нь. Уус гадар олдохгүй байгаа юм тийм хямдханаар тэгээ захиалахаар нөгөөдөл нуцаахгүй ирэхгүй. Тийм хүртэл юм явж исэн. Тэгэхээр яг энэ дээрээс бол за эхлээд чиний өгсөн зөвлөгөө болохоор чин сөрөг бодлоо толгоор руу орж ирсэн ч тэрийг бодохгүйгээр сайн эрийг сайхан юм бодоо гэд тий. Тий. Тэрийг тэгэхээр яг л өөрөө бодох гэж байгаагаа харах гэж байгаа мэдээллээс жоохон хязгаарлаж тий. Тийм тэгээ би одоо яг тийм худлаа зар тавиал пэйж хөгжүүлэлт хийгээдсэн хүмүүсийг жишээ нь фэйсбүүкээс бүгдийг блок гэлсэн. Тийм. Тэгээс юм сөрөг мэдээлэл ер нь явуулаад идэг хүмүүсийг бас блок гэлчдэг. Яагаад гэвэл яг тийм юмыг харахгүй үзэхгүй өөрийнхөө толгой руу оруулахгүй байх гэдэг үүднээсээ. Харин тийм нэгэн дэлхийд дүүлээ яг найдвартай их сурвалжаас авах хэвээр мэдээлэл авахаа мэдчихэл байгаа юм чи. Дими зүгээр хүмүүсийн сэтгэл санааг өмөлөх хэрэггүй мэдээлэл гаргаж байгаа тэр их сурвалжуудыг бол блоклоход тий. Тэр бол бас бодол санаагаа эерэг байлгахад яалтчгүй нөлөөлнө л дөө тий. Тийм тэгээ яг сошиалыг нэлийн хүмүүс нөгөө анзаарч хардаг болохоор өөдрөг эерэг бодол тий бидний тохиолдсон хөгжилтэй явдлууд эднэр гой группүүд ийд шүү дээ. Уншиж байгаа постүүд энэ уншиг болгондоо инээ төрдөг тий. За тэгэл ерөнхийдөө тэгэл эерэг сайхан юм бодъё гэх юм бол тэгэл хүүхдэл харна да. Тий. Тэднэрт угаасаа сөрөг юм байхгүй мэт чинь тий. Харин тий. За 3 дахь зөвлөгөө нь болохоор ингэчүүл яана тэгчүүл яана гэж санаа битгий заваа. Тийм. Өөрөө юм тэгж ургуулсан бодож байгаа юм биш үү? Ер нь бол. Тийм. Ингүүл яана гэ тэр нь хэрвээ сөрөг юм байх юм бол бүр харагдтлаа хүн дотроо төсөөлдөг юм байна л та. Тэгээд шал дэмий хүний одоо айцыг нэмэгдүүлээд амьдралд тустай зөв шийдвэр гаргахад саад болоод ингээд идэг. Тийм тэгээ ер нь яг наадхан чинь зориулсан нэг гоё үг шүү дээ, тэ. Ерөөсө өнөөдрөөрөө амьдраа. Яг одоо байгаа юм зүйлдээ талархаа эднэр гээд тийм сая бас болсон үйл явдал ч гэсэн тэрийг ахаа бид нэр сая санууллаа шүү дээ, тэ. Угаасаа баянч вэ, ядууч вэ, энэ дэлхий дээр зөндөө олон зүйл хийсэн ч вэ, хийгээгүй ч вэ. Үхэгтэрд бол угаасаа бүгд үхэн. Тийм тэгэл одоо байгаа одоо энэ үедээ амар аз жаргалтай, баяр баясгалантай асуудлыг өөртөө бий болгоод авах шаардлагагүйгээр тийм ажилтай сайхан ажил дээрээ эерэг сайхан хамт олонтой за тэгээд гэр бүлтэй тий найз нөхөдтэй идж уух хоол ундтай бол тэгэл ер нь аз жаргалтай очиж болох юм байгаа зү тий ер нь бол тий харин тийм бахад өөртөө тэгэж нөгөө нэг
асуудлыг өөртөө бий болгоод авах шаардлага байхгүй шүү дээ, тий. Одоо яг сайн нийлээд нийлээд бодоод тий. Одоо ингэчүүл яана, тэгчүүл яана гэх тий. Тэрийг маргааш л бодъё л доо тий. Харин тий. За, дөрөвдөг нь бие сайн тордоо. За, энэ маань юу гэж байгаа юм гэхээр хүн эрүүл чирэг байхад бол оюун санаа ч гэсэн гоё зоригтой, эерэг, өдрөг бас ухаалаг байж чаддсан байна л да. Тэгээд бие тордох гэдэг дээр юу гэж юм нэхэр хоолоо сайн ид. Тэгээд хөдөлгөөнтэй бай, сайн унтаж амар. Энэний үр дүнд болохоор стресс багасна. Тэгээ стресс ихсэхлээр нөгөө хүний бие дотор нэг даавар ялгардаг гэдэг штеп, кортизол гэдэг. Тэр кортизол гэдэг даавар маань өөрөө тархин дотор удаад байхлаар өөрөө хор болдог. Тийм учраас стресс бол яг тухайн үедээ сэтгэл санааг амар тайван бус болгохоос гадна хүний эрүүл мэндэд муу байдаг. Харин хоолоо сайн идээд, нойроо сайн аваад, дасгал хөдөлгөөнтэй байгаа хүн бол тэр нөө стрессийн дааврыг арилгаж чаддаг. Тэгээд гоё эрүүл байх юм байна л да. За, энэ дээр бол би яг нойрыг айгу чухалчилж ярмаар байна. Тий. Яа тэгэхээр нөгөө нэг би ч гэсэн өөрөө нойронд нэг ач холбогдол өгдөггүй байсан л да. Тийм, тэгээд сүүл зарим нэг асуудлын ерөөсө гол үндэс нь айгу тэгэж баг унтаад юм уу, альсвал чанартаа унтахгүй байгаас болсон юм байна гэдгийг өөрөө олж мэдсэн. Тийм. Тэгээд одоо жишээ нь яг унтахынхаа өмнө жишээ нь би утсан амир үздэгс байхгүй юу? Тэгсэн чи тэр чин миний нөгөө нойрыг айгу юм чанаргүй болгох гол их үндэс юм байна гэд утсан дээрээ нөгөө тэдэн цагийн хооронд уцаа бүр нөгөө ажиллагаагүй хэв маяг руу оруулдаг тийм цаг тавьсан. Тийм, орой яг 22 цаг гэхэд миний утасны одоо шинэ сошиал мошиал бүх юмнууд ажиллахгүй. Тэгээ өглөө 6 хүртэл. Тийм. Бүр өөрийгөө тгийж одоо хязгаарлаж чинь гэсэн үг шүү дээ. Харин тийм зөв шүү дээ надад чинь. Тэгээд утас унтахынхаа өмнө оролдох чинь болохоор хоёр асуудал. Нэг нь болохоор утасны дэлгэцнээс ялгарч байгаа гэрэл маань өөрөө хүний тархийг өдөр болж ийн гэж бодуулаад ингээ унтуулахгүй байлгаад байдаг. Тэгж нөлөөлдөг. За. Нөгөөх нь болохоор тэр нөгөө сошиал дээр байгаа мэдээллүүдийг хараад юу унтахтай мантай тархич айгу завгүй болоод байна шүү дээ. Тэгээ сэргээд байна гэсэн. Тэгэхээр унтахынхаа өмнө утас одоо өөр юу гэдгийг янз бүрийн төхөөрөмжнүүдээ бүгдийг нь яг даваах шиг адилхан тодорхой цагт ажиллахын долуулаад унтраагаад тэгээд байх хэрэгтэй бол тоо. Ялангуяа одоо бол шөнө унтахынхаа өмнө мэдээ зүйтэй харах юм бол ер нь нойр хүрхэ болох юм шүү тий. Харин тий. Тэгээд чанартай унт чинь үгүй юу гэдгээ би нэг хянж үзсэн байхгүй юу? Одоо нэг ухаалаг цагнууд байгаа. Тэгээ одоо хамгийн одоо боломжийн гэх юм бол мигийн бас ухаалаг юм нөгөө банд гэдэг шүү дээ тий. Ми гэдэг юм уу? Ми гэдэг Xiaomi ми брэнд тий. За тэгээ тэрний жишээ нь юун дээр ингээд яг хувь хүн өөрөө яг нойроо хэрвээ зүүж унтаад анзаарах юм бол чанартай унталч ингээл амар баг цаг гарч ирнэ. Тэгээд ингээд чанаргүй одоо юу гэдэг нэг сэргийг ингээд нэг унтсан цаг чим жоох их. Тэгээд ерөнхийдөө нэг өглөө чи босч ирэхдээ айгу сайхан амарцсан босч ирэх хэрэгтэй юм байна. Ахаа хідэн цагийн дараа ахаад одоо би чинь ямар хуу байна гэдгийг ингээ асуугаад ингээ нэг явдаг юм байсан байхгүй юу. За тэгээд тэрэн дээр ингээд анзаараад үтсэн чинь би яг өөрийгөө айгу чанаргүй унтд юм байна. Тэгээд ингээл байнга ядраад байгаа чим шиг тий. Унтсан чим шиг унтаагүй чим шиг мэдрэмж аваад исэн чинь голны нуцнаас айгу их шалтгаалсан юм байна гэд. Тэгээд энэ 7 хоногоос өөртөө бүр тийм хязгаарлалт тавьж эхэлсэн. За. Тийм. Тэгэхээр энэ баяр хүргэе. Яг зөв шийдвэр гаргасан байна. Тэгэхээр харин унталтан дээрээ бид нэр айгу нойрон дээрээ анхааралтай хандахгүй болвол эн чинь ингээ бидний тоодоггүй мөртлөө эрүүл мэндэд айгу чухал нэг усуу гэдэгтэй л адилхан зүйл байгаа байхгүй юу? Харин тийм. Тэгээ ер нь ингээд бие тордоо гэдэг маань гоё эрүүл чирэг байгаа хүн болвол өөрийнхөө сэтгэл санаагаа удирдах, стрессээ удирдах чадвар нь айгу сайн болдог. Харин амраагүй ядарчихсан нойр хоол муудаа явж байгаа хүн болвол тэгж чадахгүй нэ л та. Дараагийн кофений хэрэглээг ихээс гарлаа гэж байна. Тэгээ өнөө өглөө бол бид хоёр өглөөрт бичлэгээ хийж байна. Ардаа нөгөө аяг кофе тавьдаг. Маягаараа тэгээд кофегаа угаал сууч шүү дээ. Угаал сууж энэ та. Тэгэхээр өнөөдрийнхаа кофег энэ аяг кофегаа дуусгачаа дахиад уухгүй байл гэж ах шиг байна да. За. Тэгэхээр ягаад гэвэл нөгөө кофенд байдаг нөгөө сэргээдэг үйлчлэгээтэй кофеин гэдэг бодис маань өөрөө биеийн дотор адреналин ялгаруулдаг. Яг тэр үедээ болохоор нэлээ сэргэж байгаа юм шиг хэрнээ хамгийн гол нь эргээгээд
гинт буурчд юм байл да. Тэгэхээр сэтгэл санаа гоё ингээд тайван нэгэн жигд биш өндөрсгөөд бууруулаа сандруулаад тий ингээд идэг үйлчлэгээтэй. Тийм учраас кофений хэрэглээгээ одоо жоохон стресс ихтэй нөхцөл байдалд аль болохоор хязгаарлахыг удаагч. Тэгээ ер нь бол кофений тухай ярьж байгаа юм чинь зөвхөн кофеч гэхгүй кофентэй юмнуудыг ер нь хориглох хэрэгтэй юм биш тодорхой хэмжээгээр. Тийм. За одоо хэддэг зөвлөгөөн дээр явж байна. Одоо 6 дээрээ 6 дахь нь болохоор итгэлтэй найз эсвэл өөрт чинь гоё зөвлөд өгч чадах хүмүүс рүү уцаар яриа. Тэгээ тэднэртэйгээ одоо стрессээ хуваалц. Яагаад санаа зовоод байгаа, юунд санаа зовоод байгаагаа ярилц. Тэр улсуудын чинь одоо сэтгэл санааны дэмжлэг тайвшруулах үгнүүд бол хамгийн гоё юм шиг үйлчилнэ гэж. Хүмүүс чинь нөгөө хайртай татна хүмүүсээс л цэнийг авч тий бүх талаараа зовлон жаргалаа хуваалцаж тэгжиж аз жаргалтай байдаг. Тэгэхээр энэ бол маш чухал зөвлөгөө. Бас нөгөө талаас нь эргээд бодоход найз нөхдөд ч юм уу эсвэл гэр бүлийнхэн ч юм уу сандарч твдээ дуцаар ярих юм бол тэр сандраад тайвшруулж өгөөрэй. За. Тэ? За тэгээд 7 дахь зөвлөгөө нь болохоор төр зуртаа энэ нөхцөл байдлыг төр мартаад одоо тэр ирээд байгаа хэлтв сөрөг мэдээллүүдийг бүр унтраагаад бодол санаагаа эмхэлж зэгцлэх цагийг өөртөө өгөө. Тасралтгүй ингээ мэдээллийн шуурганд ингээд байгаад байж болохгүй. За тэр ч бас л үнэн л юм байна л да тий. Яг тэгэхээр ингээд нэг юм болоод тэрний шин тухай ингээд за яасан бэ ингээл гарч тэрнээс өөр юм бодохгүй юм шүү дээ. Тийм цаг минут тутам ингээд байгаа юм бол тий. Тийм учраас хэсэг зурт нь болохоор өөрөө өөртөө цаг зарцуулаа гэдэг чинь. За тэгээ хамгийн сүүлийн зөвлөгөө нь болохоор өөрийгөө тайвшруулах ямар нэгэн арга олоо. Тэр нь одоо юу ч хийж болно. Жишээлх юм бол бясалгал байж болно. Эсвэл дасгал хөдөлгөөн хийж одоо гарч нөгөө алхахдаг ч юм уу, паркд алхахдаг ч юм уу. Дуудуулдаг ч юм уу. Хоббитой тий дуртай юм. Би сүүлд нэг нөгөө бясалгалын чинь дараа биний бясалгалд суваа 3 өдөр явах гэж байгаа гэдэг жисэн. За тэгээ тэрэн дээр харин яг надад тгийж хэлжсэн байхгүй юу? Дуудуулах хүнийг айгүй тайвшруулдаг гэд. Айгүй их стресстэй ажлын дараа жишээ нь бас чангаар дуудуулахад бол нөгөө хашгираад нэг ингээд цэжин дотор байгаа юм гаргана гэдэг шиг тий дуудуулаад бас айгүй хүн тайвширт юм байна гэдгийг тэр бяцлаглалын багшаас сонссон шүү дээ. За дуудуулж болох юм байна. Тий сэтгэл санаа чинь жоохон төгшингүү ч юм уу айлсвал ямар нэг байдлаар ингээд юм яримаар гэсэн мөртлөө ярих хүн байхгүй байлаа гэхэд айлсвал тодорхой хэмжээгээр яг нөгөө ээжигээ ч юм уу аваагаа ч юм уу айгу сансан байж болно тий. Тэглээ гэхэд яг тийм утга аястай дуудуулаад тэгэхэд сэтгэл айгу тайвширч ингэж уярдгаа. Тэгэж бас та нар өөрсдийгөө тайвшруулж болно гэдэг зөвлөгөө өгчээсэн. Тий. Бясалгал гэснээс бид нар mindfulness бясалгалын тухай 1 2 3 дугаарын өмнө ярьсан байгаа. Тэгээд тэр дугаарыг сонсоогүй бол бас сэтгэлээ тайвшруулах бясалгал хийх айгу хялбархан зөвлөгөө тэнд өгсөн байгаа. Тэрийг сонсогчд маань сонсоорой. За тэгэхээр төгшүүртэй тайван бос байдалд өөрийгөө тайвшруулах 8 зөвлөгөө гэсэн энэ нийтлэл маань энэ хүрээд болж байна. За тэгэхээр манай давхуу болохоор өнөөдөр бас нэг өөр мэдээллийг танилцуулах гэж байгаа тий. Маш товчхон. Тэгээд яг бид нар яг аргагүй подкастныхаа өмнө та бүхний сэтгэлийг чилээмээргүй байна. Улам сандралд оруулмааргүй байна гэж хэлсэн. Гэхдээ ийм нөхцөл байдлын үед сандралд орохгүй байх бас нэг одоо шалтгаан бол юу вэ гэвэл нөгөө 50 цагт бэлтгэлтэй байх нь дайны үеийг сайнаар даван туулах нэг арга юм а гэд нэг үг гэдэг тий. Яг тэрнтэй одоо холбоод гэх юм уу тий. Ерөнхийдөө дэлхийн дулаарал энтергээд нөхцөл байдал бол бас бидний өмнө бодож исэн шиг биш болж байна тий. За тэгээ түүнтэй холбоотойгоор бид нар энэ нөхцөл байдалд уялдуулаад өөрсдийнхээ амьдралыг бас өөрчлөх зарим нэг юмд бас бэлтгэлтэй байхыг биднээс шаардж байна тий. Мэдээллийг жишээ нь зөв их сурвалжаас авах гэдгийг бол бид хоёр байнга подкастаараа дамжуулж хэлдэг. Хуурамч мэдээлэлд бити автаж өөрхий сэтгэл санааг тий зовоож аз жаргалгүй болж тий дархлаагаа муутгаарай гэж зөвлөд байгаа ер нь бол тий. Тэгэхээр бүгдээрээ зөвхөн энэ удаагийн энэ одоо
коронавирус биш. Өөр олон зүйлийг давж туулахад бид нар өөрсдөө бэлдэх хэрэгтэй. За тэрэнд бол жишээ нь гэхэд бол Америкийн улаан загалмаа нийгэмлэгээс арт иргэдтэй зориулаад одоо Америкт нэг бас янз бүрийн салхи шуурга болсны дараа нэлээд тийм нөгөө нийгэм рүү хандсан тийм зөвлөгөөнүүдийг тий бас хүмүүсийг сайн бэлтгэлтэй байгаараа гэж зөвлөсөн байна л да. Тий. Тэгээд магадгүй манай эрүүл мэндийн яам, гамшигаас сэргийлэх онцгой байдлын газар эднэргээд бол зөвлөмжүүд бол биднэрт байдаг. Төлөвлөгөө бол байдаг гэдгийг нь бол би айгуу сайн мэдээд байгаа. Тэгэхдээ тэрийг нөгөө биднэрт одоо арт иргэдтэй хүргэх тал дээрээ жоохон хангалтгүй ажиллаад идэм үү гэж бодоод идэг байхгүй юу? Бид нар өөрсдөө ч тэрийг хангалттай их сурвалжаас нь олж авч чадахгүй байна. Иргэд нөгөөдөл чинь ч бас биднэрт хангалттай сайн ойлгогдохоор одоо хүргэж чадахгүй байх шиг байна. Тэр нэг холбоо нэг алдагдчихад байгаа ч юм уу гэж бодоод байгаа. За тэгээ одоо бид нарыг сонсдог, авокадодо таалахыг сонсдог хүмүүстэй зориулаад нэг бяцхан тий өөрийгөө яаж бэлдэх юм бэ? Гэр бүлээ яаж ерөнхийдөө ийм үеэр бэлтгэлийг хангасан байх юм бэ гэдэг зөвлөгөө өгье. Тий. За тэгэхээр хамгийн түрүүнд гэх юм бол ер нь одоо хаана амьдрах байгаа байраа чи сонголоо. Яг тэнцэнэ амьдарч эхэлсэн хугацаанаас ахуулаад ийм нөхцөл байдлын үеийн төвшөртэй нөхцөл байдлын үед өөрийгөө олон гэр бүлээ хамгаалах төлөвлөгөө гэж юм боловсруулах хэрэгтэй юм байна. За тэгэхээр одоо жишээлбэл хамгийн түрүүнд гэхэд бол өөрийнхөө бичиг баримтууд тий юмнуудыг бүгдийн сайхан сканер даад. За тэгээ өөрлөгөө имэйлээр явуулдаг ч юм уу. Хэрвээ нотариаттуулах хэрэгтэй юмнууд байвал тэрийг дараа нь ингээд хэрэг болно гэж ер нь тооцоолоод тий. Тэрийг бол тэгээ имэйлээр явуулах хэрэгтэй юм байна. Файлаараа чамд байж ах ёстой гэсэн үг тий. Ааха. За тэгээ тэрний дараа бол онцгой нөхцөл байдалд хэрэг болох утасны дугааруудын жагсаалтыг гаргах хэрэгтэй юм байна. Тий. Одоо танаа хорооны чин засаг дараа утас хийдий. Ойрхон имлэг хаана байгаа нь тий. Тэднэртэй яаж холбогдох юм. За тэгээ өөр ямар одоо танаа гэр бүлтэй холбоотой ямар нөхцөл байдлууд үүсч болох юм гэдгийг өөрөө тооцоолоод за тэгээ тэрнээс гадна за юмыг яаж мэдлээ гэж бодоод гэр оронд байгаа тавилгууд дээр ч гэсэн дүн шинжилгээ хийх хэрэгтэй юм байна. Аюултай тавилга жишээ нь тий одоо нурж мурлаач гэдэг юм уу тэгж бодлоо гэж бодоход үзүр мүзүртэй тавилах чи хаагуур байгаа юм тэрний хажууд юу тавих юм чи тийм үү нөхцөл байдал эвгүй болоод ирэхэд тэднийг доошо буулгах юм уу үгүй мүү эднэргээд газар хөдөлж ирлаа гэж бодвол жишээ тий. Ааха. За тэгээ түүнтэй холбоотойгоор бас яг амьдарч байгаа газраасаа хэрхэн аюулгүй газар руу очих юм гээд бид нар бол түрүүчл тийм гамшигын сургалтанд хамрагдсан тий. Бүгдээрээ нэг сургалт хийж өгсөн даяараа хийгээд тий. Ааха. Цуглах цэг гэдэг маань хаана байгаа гэдгийг очиж мэдэж авсан шүү дээ бид нар чинь. Тий. Тэгээд тэр үед юу хийж бүртгүүлэх ёстой эднэр гэдгээ ер нь бол тий. Тэгэхээр яг тэрийгэ байнга ерөнхийдөө мэдчих хэвээр. Ядаж нэг 3 сар тутамд биеиндээ сануулж авах хэвээр гэдэг байгаа байхгүй юу? За тий. Угаасаа яг нийт дээр хайх юм бол угаасаа тэр тэдгээр хорооны иргэд тэнд цугларна гэдэг цуглах цэг гэж юм байгаа. Тэг гадуураас та нар анзаарах юм бол тэд нар чинь ингээд том тэмдэглэгээт байгаа ногоон дээр олон хүмүүс ингээд нийлцэн нэг тийм тэмдэглэгээт байгаа замын тэмдэг шиг тийм пайцтай цуглах цэг гэдэг газрууд байгаа да. За. Тий Улаанбаатар хот даяармаар юм байна. Тий танаа одоо ажлыг чинь гадаач гэсэн байгаа. Ажил дотор ч байх хэвээр доо. Ерөнхийдөө яг ногооноор тэр пайцтайгаа байхгүй ч гэсэн ер нь бол ойр орчимд нь байнга тийм газрууд бол байгаа. Анзаараагүй юм байна. За тэгээд тэрнээс гадна бол мэдээж хэрэг хүнсээ бол тодорхой хэмжээгээр бол бэлдэх хэрэгтэй. Тэгтээ одоо жишээ нь ингэ зөвлөсөн байхгүй 1 хүнд 4 литр ус гэж тооцож жишээ нь 1 хүнд өдөрт 4 литр гэж ус тооцож тий хэдий хэмжээгээр хичгээдийн. За тэгээд шууд яваа тэр цуглах цэг рүү очих хэрэгтэй боллоо гэхэд анхаачныхаа хэрэгцээтэй юмнуудыг нэг цүнхэнд хийгээ бэлдсэн байдаг ч юм уу тий. Тэгээ хэрвээ им одоо чухал шаардлагатай имийг банк хэрэгэлдэг гэр бүлийн гишүүн байгаа бол тэр хүнийхээ им эднэрийг гээд ерөнхийдөө нэг тиймэрхүү юм бол бас бэлтцсэн байх нь л тэгээд балт хийцэн байгаа юм тий. Энэ нөхцөл байдал. Одоо чинь бид нар машиндаа явахдаа анхны тусламжийн цүнх байдаг штэ тий. Тэр мөрийн шиг гэр дотроо бас өөрсдийнхөө чухал шаардлагатай гэсэн юмнуудыг нийлүүлээд тавьсан. Байж ах хэвээр байна тий. Тэг яг магадгүй тухайн гэр бүл өөрсдөнд нь чухал шаардлагатай альсэл үнцэнтэй гэж боддог зүйлүүд байж болно. Тэрийгэ жишээ нь яах эднэр гэдгээ ер нь байнга төлөвлөсөн байх хэрэгтэй. Тий мэддэг л ах хэвээр тий. Тий.
Тэгэхгүй бол сая бол бас нөгөө бид нар мэдгүйгээсээ болоод бас паникнд ороод байгаа харагдлаа штэ. Твдээд тий. За тиймэрхүү зөвлөгөөнүүд өгсөн байна. Энэ бол гэхдээ яг ийм бэлтгэсэн биш. Энэ зүгээр санаа болгоод бас иймэрхүү юмнуудыг анзаарах хэрэгтэй юм байна шүү гэж хэлж байгаа зөвлөгөө байна. Энэ гол нь нөгөө даваа хүүгээ сая хэлдгээр 50 цагт бэлтгэх юм болвол дайны цагт ялна нөлөө. Тий. За би яг тэр үгийг одоо тиймэрхүү утгатай байсан шүү дээ. Тэгэхээр тэр мессеж нь надад айгу таалагдлаа л да. Ердийн үед ингээд айгу сайхан хинэггүй явж ирсэн. Гинт сандралтах юм бол тэр чинь ямар ч нөгөө төлөвлөгөөтэй нэгцэгцтэй байдал биш. Зэгцгүй зүгээр паникийн байдал болчих гээд байна. Ер нь бол яг манай Монгол улс бол харцангуй байгалийн ч юм уу янз бүрийн хүнд хэцүү нөхцөл байдал үүсгэн хаа очиж ховор байдаг. Одоо саяхан л гэхэд Австральд бол тэр төмөрийн аюул. Тэг өмнө нь намайг Америкт байхад бас Лос Анжелес, Калифорни хаваар маш их төмөр гардаг байсан. Америкийн зарим хэсгүүдээр их том хууль салхинууд үүсдэг. Японд бол нөгөө цунами гэдэг аюул дандаа нүүрлж идэг. Тэгэд иймэрхүү хүнд нөхцөл байдлууд хамгийн гол нь сүүлийн жилүүдэд улам ойр орхон гараад байдаг болчихсон. Тэгэхээр бид нар бол саяны даав хүүгийн өгсөн зөвлөгөөгөр 50 цагт хүнд нөхцөл байдал үүсээгүй байхад ч гэсэн ухаалгаар гэр бүлийн хувь хүний онцгой байдлын төлөвлөгөө гэдэг юмаа гаргаад тэгээд тэрийг мэддэг байх нь зөв юм байна. За өнөөдрийн дугаараар бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Нэг мэдээллийг дуулгахад бид хоёр өмнөх дугаараараа дурдсан л да. 2 сарын 18-ны өдрийн 12 дахь дугаараараа бид хоёр сонсогчдынхаа асуултанд хариулъя гэсэн байгаа. Тийм болохоор бид хоёрт ямар ч асуулт байсан болно. Асуулт байгаа бол манай подкастны танилцуулга дээр байгаа имэйл хаягаар юм уу? Эсвэл авокадотой талхын Facebook хуудасаар бидэнд тандаарай. Хэрвээ энэ дугаар танд таалагдсан бол манай подкастыг subscribe хийгээрэй. Бас найзуудаа авокадотой талхыг санал болгоорой. Подкаст сонсдог бүх аппуудаар бид нарыг олж болно. Монгол хэлээрээ авокадотой талх гэж бичнэ. Бас Facebook, Instagram, YouTube дээр дагахаа битгий мартаарай. Дараагийн дугаараар иргэд уулзцгаая. Баяртай.